энэ дэлгэц дээр миний үсгсэн Google Gemini-ийн James хиймэл оюун ухааныг ашиглаад өөрийн тусалгаа болгосон ийм одоо James харагдаж байна. За тэгэхээр мэдээж James ямар зорилготой ажиллах юм бэ гэдгийг нь description дээр нь бичиж өгөөд за тэгээд James маань яг ямар үндсэн чиг үүргүүдийн дагуу надад туслаж зөвлөх юм бэ гэдгүүдийг нь ингээд бичээд сайжруулад нэмэлтээр баяжуулаад бол явж болдгоо гэсэн үг. Ингээд энэ одоо introduction маань илүү тодорхой болоод илүү наривчлалтай болоод энэ хүрээнд яг ингэж ажиллаарай гэдэг зүйлийг нь энэ бичиж өгснөөр илүү үр дүнтэй тийм ээ зөвлөгч туслагч ч байх юм боломж ол нэгддэг байгаа. За мөн өөрийнхөө ашиглаж хэрэгэлдэг тэ мэдээллийн нээлттэй нөөц материалуудыг холбоосоор нь бас ингэж оруулаад өгчөд тэр хүрээ рүү бас орж юм. Одоо мэдээллийг нь судалж бидэнд зөвлөдөг байгаа. За knowledge дээр нь болохоор нөгөө чанартай файлын сан гэж хэлээд байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл танд илүү сайн туслагч эдгээр дээрх тодорхойлтын давуу туслахын тулд одоо мэдлгүүд хэрэгтэй тэр мэдлийн сан гэсэн үг. Тэгэхээр энэ бол таны одоо маш сайн чанартай боловсруулагдсан ч юм уу те эсвэл маш сайн одоо яг энд танд туслаж зөвлөх одоо уншихыг хүсдэг энэ номыг бүгдийг ингээд уншчмаар байдаг гэх мэтчлэн тийм зөвлүүдийг бас файлаар оруулж өгч бас болох юм. Жишээ нь одоо Нокогийн оюун цэцэг багшийн одоо тий нөгөө бидний зориул бичсэн дөрвөн ботыг ч гэсэн энэ рүү оруулчмаар л байгаад байгаа. Гэхдээ тэр бол нөгөө зохиолчийн эрхийн асуудал учраас болохгүй л дээ тийм ээ. Гэх мэтчлэн ийм чанартай файлын сангаар бид өөрийн туслах тий AI суралцгын дизайнерын одоо жишээ нь энэ жишээн дээр ингээ баяжуулаад байх боломжтой байдаг шүү.